За сайн уу, Дебра байна. Анхны хайраа хамгийн сайн найзтай алдсан түүх. Та нар хизээж битгий ийм найз байгаарай заа юу. Хизээж. Миний анхны хайрын тухайд бол би өмнө нь сүмд явдаг байсан юм. Тэгээд нөгөө сүмд явдаг байхад сүмийнхаа нэг ах сайн болоод тухайн үед бодоход тэр ах ингээл халамжилдаг байсан юм шиг байна. Тэгвэл намаагч гэлтгүй ингээл айгүй олон тэр сүмийн охтуудад ингээл нэг эр хүний зүгээс те яг нэг ийм ах хүний зүгээс гэх юм уу халамжлалт хийдэгсэн юм шиг байгаа байхгүй юу. Тэгээд тэр халамжийг нь мэдрээл тэгэл сайн болцсон юм шиг байгаа. Тэгээс бол тийм амар царайлаг, марайлаг, гоё бие хаамаатай тийм одоо өсвөр насны охтууд чинь гоё бие хаатай царайлаг залуудалд дурлаа штэ угаасаа. Яг нэг тийм бол биш байсан. Зүгээр л яг тодорхой хэмжээнд яг өөр ингэсэн царай зүс бие хаа байгаад нэг тийм зөв дүр төрхтэй тийм ингээл Монгол залуу те надаас 3 ах нэг тийм хүн байдаг ус. Би тэгээд тэр хүний болохоор гадна төрх гэхээс илүү ингээд бусад охтууд, эмэгтэйчүүдэд ингээд айгүй анхаарал халамж тавьж чаддаг, ингээд соёлтой байж чаддаг. Тэрэнд нь л болсон юм болоо даа л гэж боддгийн тэр анхны хайртаа. Тэгэж одоо сайн болсон. Тэгээд сайн болчоод тэгэл мэдрэмжээ ингээд дотроо нуугаал явжлаа штэ. Энэ ахтай ингээд өрх юмсан, энэ ах ингээд гоё юм аа, халамжтай юм аа гэл. Тэгээ ингээд байжсэн чинь нэ штэ. Тэгэхээр би өөрөө л алдаач гэх нь хаашаа ингээл сүмийнхаа нэг найзтай ч юм уу тэгэл ихчтэй ч юм уу хэлж байгаа байхгүй хуваалцдаг ингээл би энэ хахад сайн гэл ганц нэг хүмүүст бол хуваалцсан яг ингээл өөрийнхөө итгэсэн хүмүүстэй гэсэн үг штэ. Тэгсэн чинь яац нэг өдөр би сүм рүүгээ сүмнийхаа цуглаанд оролцох гэж хурж ирсэн чинь юу яадээ бүгдээрээ миний талаар чиг гэл яриад тэл яасан гэл ингээл гайхал найлвчээ сүм даяараа намайг тэр хүн сайн гэдгийг ингээ яриад тэнгүүтээ тэр хүний бүр чихэнд нь хүртэл очсон. Тэг би бүр яах их хүчрээ олохгүй тэгэл амар байдалд ороод тэгэл бүр яана гэж бодоол тэгэл дараачийн алхам тэр чигтээ сайн чигтээ ингээд гүрийгээд явах уу үгүй бол тэр хүнтэй ингээд тулж очиж уулзаж үнэнгээсээ ярих уу эсвэл үгүй энэ бүхэн худлаа байсан юм аа би зүгээр тэгэж ярьсан гэдэг ч юм уу эсвэл ингээ өвөсгөх ч юм уу те ингээд иймэрхүү сонголтууд надад ирж байгаа байхгүй юу. Тэгээд айгу олон хоног хоног бодсон. Тэгээд тэр олон сонголтуудынхаа дунд бодож байгаад үнэнгээ л хэр шийдсэн. Тэгээд тэр ах дээр өөрөө би зорж очоод тэгээд нэг тантай ярих юм байна гэд. Тэгээ миний эмэгтэй хүний хувьд бол амар том зориг штэ. Тэгэл яг одоо ингэ ярьчих тэр үеийн мэдрэмж бас одоо төрж байна. Амар сандарч исэн. Тэгэл явж очиол үнэнгээ хэлсэн. Одоо ингээд энэ ингээ сүм дотор ингээ явж байгаа ингээ ховж бол бүгд үнэ. Би ингээ таныг харж явдаг тий. Тэгээд та ингээ миний сэтгэлийг хүлээж авах боломжтой юу гэд. Гэтэ яг тухайн үед би бас нэмж хэлжсэн нь болохоор тэр ах хосныг нэг өөр ихчэд сайн байсан байхгүй юу. Би тэгээд яг тэрийг нь өмнө нэг өөр ихчэд сайн байж байгаа дараад нь бас нэг өөр ихчэд сайн боллоо ч гэх юм уу тэр талаар нь бол би бол сонсоол байсан. Тэгээд би хэлсэн одоо ингээ таныг ингээ энэ ихчэд сайн байсныг чинь мэднэ. Бас одоо энэ ихчэд сайн байгааг мэднэ. Гэхдээ одоо ингээд та намайг хүлээж авах уу? Одоо юу гэмдэ миний сэтгэлийг хүлээж авах уу гэл ер нь их асуусан юм л та. Бүх ховж юу нэ ингээд би ингээд тань сайн та харин ямар байна гэл ингээд очиол чухал яриа ярьцлага өрнүүлэл. Тэгсэн чинь нөгөө ах болохоор ингээд намайг нөгөө нэг фрэнд зонд бол иржэхтлүүлнэ гэдэг штеп. Яг тэр бол яг тэр чигтээ болсон. Тэр ах гэтээ айгу гоёор хэлсэн л дээ. Тийм ээ би тэр хүн сайн. Тийм ээ
би чамайг ингээд надад сайн гэдэг чи сонсч байсан. Тэгээ би яг ингээд чамайг өөрөө над дээр ирж ингэж хэлнэ гэж бодсонгүй. Тэгээд би бол чамд сайн бишээ. Гэтэ бүр яг ингэж шулуун бас хэлээгүйсэн гэж байна. Зүгээр л ингэж хэлсэн. Би чам би болохоор ямар нэгэн зүйл хийж чадахгүй гэж хэлсэн санагдаж байна. Би ямар нэгэн алах юм хийж чадахгүй. Одоогор бол би юу хийж чадахгүй. Тэгээд надад хэлсэн зүйл нь болохоор зүгээр намайг мартаарай. Намайг мартах гэж хичээгээрээ гэд тэгэл хэлчихсэн. Тэгээ тухайн мэдрэмж бол зүгээр одоо ингээл бодохоор ингээл ягаад ч юм анхны удаа ингээд эрэгтэй хүнд ингээл эмэгтэй хүн байж би чинь ингээл сэтгэлээ хэлчилж идэг. Тэгсэн чинь нөгөө хүн намайг режектэлсэн. Тэгээл ингээл амар сэтгэлээр унаал ойлж исэн санагдаж байна. Амар ойлал. Режектлүүлээл. Гэхдээ яг нэг энэ шалтгаанаас бас яг болоогүй. Бас нэг өөр зөндөө олон жижиг сажиг хүчин зүйлсүүдээс болоод ер нь хэсэг би сүмдээ явахгүй холтсон байсан байхгүй юу? Сүмдээ явахгүйгээр холтсон. Тэгэл байж байгаад ингээл зүгээр сүмд явахгүй байгаа. Тэгэл тухайн үед би болохоор Вистаука гэдэг номын сангийн ойролцоо байдаг хоморны дэлгүүрт ажилладаг байсан юм. Юу ч ярих гэдэг. Зүгээр энэ гонигийг хуваалцахаар угаасаа бас тэр миний тухайд ажилладаг байсан газар санаанд ордог юм. Яагаад тэгэхээр би ингээд тэр хүнээр режектлүүлсэн ч гэсэндээ ингээд хонглын үзүүрт гэрэл тасах юм болоо тэ энэ хүнтэй ингээд харилцаа холбоо тогтоогод байх юм бол надад сайн болох юм болоо гэж аюу найддаг байсан. Тэгээд тэр хүний надад утасны дугаар нь байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ утасны дугаар нь байдаг. Тэгэл утасны дугаарлуу ингээл 7 хоногт нэг удаа ч юм уу эсвэл хаяа ингээл залгадаг заяа. Залгаал тэгэл юу вэ? Сонь сайхан ингээл ойр зөрийн зүйл ярьдаг гэсэн байхгүй юу? Тэгэл яг ингээд надад бол ингээд зориг гаргаж ингээд залгаж ингээд ярих яг тухайн мөч бол амар гоё жаргалтай байдаг гэсэн. Тэгэл тухайн мөчөд тэгэл айгуу гоё ярддаг байжгаад тэгээд нэг өдөр тэгэл яг л нөгөө хоморны лангууд нэрээ ингээл нэг сууж байгаа л тэгэл тэгэл яг нэг хэсэг үйлчлүүлэгч худалдаа авахч нар айгу цөөхөн болоод хэсэг нэг завтаа болоод тэнгүүтээ нөгөө өөрийнхөө сайн ах руугаа залгаж байгаа юм чи. Юу энэ сайн сайхан гал ингээл нөгөө л муу ярдгаараа сонь сайхан яриад хуваалцаал тэгээ байж байгаа л тэгээ тэнгүүтээ нөгөө нэг сүмээрээ сониач гэсэн сонирхож байгаа байхгүй юу. Энэгээр сүмээр тэр юу хийж гэн тэр яаж энэ ээж гэн гэл ингээл тэгэл би нэг өөрийнхөө нэг найзыг заяа нөгөө асуудаг байхгүй юу. Тэр нэрээ юу хийж гин гэд тэгсэн чинь нөгөө ах маань ингээл ярьжсэн аа. Нөгөө ах гэдэг. Тэгээ ярьжсэн аа. Тэр танаа найз энд бэн штэ. Энд бэн штэ. Миний хажууд бэн штэ. Чи ярих уу гэдэг. Тэгэл би чинь тухайн үед нөх юм бодлохгүйгээр угаасаа энэ хоёр хоёлаа сүмд явд юм чинь сүмдэр л байгаа. Тэгэл ингээд энэ бас манай тэр найз бас байж л таарсан юм байлгууд байгааз гэж бодоол. Тэгэл тэгэл та ярил та. Ингэвтэй нөгөө өөрийнхөө сайн үний ахынхаа утсаар одоо өөрийнхөө найзтай ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ найз маань хий юм бэ гэхээр тухайн үед ингээд сүмд явдаг байхад миний аягүй сайн найз гэдэг гэсэн. Аягүй хамгийн сайн найз сүмдэр. Тэгээд одоо ингээд санах нэ би ингээд айгүй итгэвтэй ингээд сүмийн янз бүрийн чуулган ингээл уулзалтууд ингээд дандаа ингээл оролцдог. Тэгсэн чинь тэр охин яг миний одоо яг дурж байгаа найз мөн болохоор ингээл бас ингээ манай сүмийн бас үйл ажиллагаанд ингээл оролцдог, итгэвтэй оролцдог. Гэхдээ яг нэг дандаа нэг яг сүм эхлэхийн өмнө яг нэг цагийн тулгаж орж суучингуудаа сүм ингээ тарангууд л бүр ингээ сүм тарлаа гэсэн шиг шууд ингээл баруун тишээ зүүн тишээч харахгүй шууд чигээрээ хаалга руу явбал гараа явцдаг заяа. Ингээд сүмд оролцдог мөртлөө ингээд сүм дотор ингээд сүмийн гишүүдтэй ингээд communication харилцаа холбоо үүсгээд тэгээд ингээд нөгөө нэг юмдээ найз болдоггүй нэг найз болохоос цааргалаад идэм үү эсвэл тийм
жожиг юм уу юу мэдгүй намтц нэг ихэндээ лав тэгэл чудтай баруун тишээ зүүн тишээ харахгүй тэгэл нэр сүм дусаад бол гараа явчихдаг байсан. Ерөөсөө бид нартай юм ярих завдалдаг өгөхгүйгээр тэнгуүдээ би нөгөө нэг тэр охинтой найз болмоор санагдаад тэгээд би нэг өдөр ингээ албаар хажууд нь суугаал те тэгэл ингээл яриа өрдөөл тэгээ ингээ тэр охинтой найз болоод айж байж би ч болохоор ингээ сүмийнхаа ингээд бас нэг communicated ингээл байгаа штэ ингээ манай сүмийнхаа ингээл найзууд гэл ингээл бөөнөр нам амаг мэддэг тэнгүүд л тэр би болохоор тэр сүмийн дөнгөж ирсэн одоо тэр охинтой хүмүүстэй нэг юм ярьдаггүй охинтой би найзлаа тэгээ тэр найзыгаа ингээ сүмийнхантайгаа ингээ илүү тотон танилцуулаад тотон найзлуулаад ингэж би холбож өгсөн гэсэн үг байхгүй юу сүмийнхантайгаа. Тэгээ би тэр охиныг ингээ өөрөө айгуу сайн найзаа гэж айгуу боддог. Тэгэд энэ найз маань аахгүй юу. Тэгээд энэ найз маань болохоор одоо ингээ би ингээ сайн ахтайгаа ингээ уцаар ярьж хахад яг ингээ хажууд нь байж таараад тэгээд би ингээ уцаар ярьж байгаа гэсэн үг байхгүй юу. Энэ уцаар ярьсан яриа бол ингээл тэр хүнтэй ярьсан яриа бол тэгээ надад бол хизээч мартагддгүй хамгийн хэцүү яриа одоо хүртэл бараг чихэн сонсогддог заяа. Тэгэл ингээл одоо буцаад яриараа горё заяа. Би ингээд нөгөө миний нөгөө сайн байсан ах ингээ миний найзад уцаа өгч штэ өөрийнхөө уцыг тэнгуут нь би ингээд тэр сайн ахынхаа уцаар найзтайгаа ярьж байгаа байхгүй. Тэгэл чамаар сайн сайхан юу байна мэн гэл ингээл ойрж юм ярьж яваа. Тэгсэн чинь ингээл юм ярьж ийсэн ингээл надаас чи найз залуудаа болсон уу гэж асууж байна. Би болоогүй. Харин чи гэл тэгсэн чинь болсон гэл тэгж байна. Тийм үү баяр үргээ гэл тэнгүүдээ би тэгсэн аахгүй. Тийм үү тэгвэл хийний ингээл тэгсэн чинь л би яг хийний ингээ гэхэд надад би яг хийний гэж асуухад шууд надад хариулаагүй байхгүй юу. Зүгээр хийний ингэснээр би өөрөө бас тухайд өргөжлүүлэнгтэй тэр юм уу энэ юм уу тэр юм уу гэж одоо сүмд яг үргэж болох үед яг тэрний мэддэг одоо тэр үед хоёрын мэддэг бүхэн эрэгтэй хүмүүсийн нэрийг би хэлээд дуусчих байгаа байхгүй юу. Тэгс нөгөө чинь тэр өгөн чинь өгөө тэр өгөө тэр юм болов уу гэж асууч өгөө гэж байгаа байхгүй юу. Тэгснэ хамгийн сүлд яг үнэхээр хамгийн сүлд миний тэр сайн байгаа ахын одоо тэр ах л одоо байгаа бусдын биелээ дуусч байгаа юм чинь энэ ах л байх л боломжтой юм байна гэж гайхаад би арай тэр ах юм биш үсттэй гэж хэлсэн чинь ааха гэж авдээ. Тэгэл би яг тухайн үед би бүр амар санд юм одоо ингээл хуцаараа тэгэл ингээл ярьжсэн чинь ааха арай тэр ах юм биш үсттэй гэж ааха гэлэн би тэгэл утасныхаа дууг хаагаал тухайн үед ингээл лангуун дээр сууж ажиллаж байгаа штэ. Тэгсэн ирнэ ингээд би бүр юу ч анзаарахгүй утасныхаа дууг хаагаал тэгэл утсаа доош болгоод бүр амар орилжсэн сандаг байхгүй. Бүр амар орилжсэн бүр ингээд яг миний ингээ сайн найзаа гэж бодчихсон хүн маань ингээ миний сайн байсан хүнтэй ингээд үргэцэн. Гэтэ надад юу ч хэлэхгүйгээр тэгэл би бүр амар орилол тэгэл тухайн үед ингээл хамт ингээл хажуу орилцаа ингээл ангууд дээрээ суудаг байсан хүмүүс намайг хурж ирэл зүгээр үг гэл. Тэгэл бүр ингээл би бүр тухайн үед ингээд нулимс хасгараал уйлал. Тэгээд хамгийн сайн найз гэж бодож исэн найз маань миний ингээд сайн байсан хүнтэй үргэцэн. Тэгээ бүр юу ч хэлэхгүйгээр тэгснэ өөрөө хэлчихгүй намайг асуухаар арай тэр ах юм биш үсттэй гэж тэгсэн чинь аахаа гэж явахгүй юу. Энэ бол биш үү? Ер нь бол одоо найз нөхөрлийн хууралтай байхгүй яг үнийг хэлэхэд хизээж битгий ийм найз байгаарай заа юу. Хизээж байж болохгүй. Ингээл чи өөрийнхөө сайн найзынхаа чи зүртгэлийг ингээл өөр шархлуулж байгаа л гэсэн үг. Яг уу ийм байж болно шүү дээ. Би тэр хүнд сайн тий манай тэр найз бас сайн байсан байж болно шүү дээ. Тэгсэн чинь манай тэр найз сайн байгаа тэр ах бас манай сайн найз айл нь хоорондоо сайн байсан байгаа тэр хоёр хоорондоо үрхмээр байгаад байж болох байхгүй юу. Би энд нэг амар тэгээд буруу өгöd байхгүй заяа. Зүгээр хамгийн гол нь надад хэлчих хэрэгтэй байсан байхгүй юу. Миний найз л юм бол тий. Найзаа Дебра уучлаарай ингээд би чамайг энэ ахад сайн чи мэднэ. Гэтэ уучлаарай ингээд энэ ах ингээд надад сайн тэгээд би ч гэсэн энэ ахыг боддог.
Тэгээд энэ ахтай ингээд би одоо ирэхээр шийдлээ. Тэгээ миний найз зөвөр ойлгоорой. Би ингээд чамайг шархлуулахыг бодоогүй шүү гэд ингээд ойлгуулад хэрэг зэ ингэж ойлгуулад хэлчихсэн байсан бол би энэ дээр ингээл нэг амар өдий олон жил ингээл акцент өгөөл бодоол гомдод байх юм шалтгаан байхгүй штэ үнээлгээд. Тэгээ тэр найз минь одоо хүртэл надад суучлахгүй гаагүй. Одоо хүртэл тэнгуүтэй хамгийн аимшигтай нь вэ штэ. Найз гिचингүүтэй ингээ миний сайн байсан үнтэй ирэхэд ингээ тэр хоёр ингээ сүмдэр гэрэлтэй атлал гал ингээ хурим мөрөн болж байгаа байхгүй. Тэгснэ ингээ нааша хурмын урилга мессежээр явуулсан. Гэхдээ ямар нүүрээрээ хурмын урилга явуулж байгаа юм бэ? Би одоо доромжлуулсан юм шиг тий. Ингээл доромжлуулан барин тий ингээл явж очивол хуримд нь оролц. Би гэтээ тухайн үед бол одоо хэрвээ ингээл надад одоо яг ингээл олон жилийн дараа ч юм уу яг одоогийн миний стиквидэ байхад урих юм бол би бол бардам явж очино. Надад тэгэж нэх одоо бол яг гэтээ тухайн үед надад бол тийм хуримд нь оролцоо тий ингээл сэтгэлээ гаргаал ингээл яваад очих тийхэл бол үнэндээ байгаагүй. Би бол шал өөр шалтгаанаар ингээд сүмд явахаа болцсон байж байгаа. Тэгээд энэ хоёр ингээд өргөдөг болж болоо. Тэгээ бүр гэрэлж мэрлээд энээс хойшлохоо бүр сүмд явахаа болсон. Ягаад тэгэхээр ингээд нөхөрлөлийн ингээд харилцаанд ингээд сэв суулгацсан. Тэгээд тийшээ дахиж очино гэхээр надад амар тийм хүндэтгэлгүй санагддаг ус. Намайг ингээд найзын хувьас ингээд хүндэлдэггүй. Яг одоо энэ хүн ер нь энэ хоёр хүн хоёулаа надад ингээл фэйсбүүкээр найзууд инстаграмаар ч ингээд дагалцдаг. Би зүгээр хараад байждаг яг амьдралд нь одоо яг юу болж чинь яаж ийж чинь ингээл миний өөр ингээл найзуудын групп ч юм уу те бүүнөр бид нар ямар дүрмтэй байдаг вэ гэхлээр найзын найз бол хизээж үгүй. Одоо нэгсэндээ миний одоо экс найз залуутай манай найз эмэгтэй найз маань үерхгүй гэсэн үг байхгүй юу? Одоо ингээл сонирхохгүй. Тэгэл би бас ингээ найзынхаа ингээл уулзаж учирдаг байсан эрэгтэй хүнтэй уулзаж учрахгүй байхыг зорддог. Ерөөсөө л ийм дүрмтэй гэсэн үг бид одоо найзуудын хооронд. Хоол нь ийм найзуудын дүрмтэй өдөө хүртэл энэ дүрмээ хизээч эвдлээгүй. Би ямар ч найзынхаа сонирхдаг байсан залуу уулздаг байсан залуутай уулзчихсан түүх надад нэгч байхгүй. Яагаад тэгэхээр би өөрөө энэ зүйлийг мэдэрсэн учраас би өөрийнхөө ингээд анхны харийг сайн найзтай алдчихад би юу гэж мэдээж яг адилхан тийм зүйлийг би юу гэж өөрийнхөө найзтай хийх вэ дээ. Тийм учраас ер нь найзынхаа үерхдэг байсан найзынхаа үерхдэг байсан залуутай үерхэд ер нь дими би бол ингээ найзууд хоорондоо ингээл нэг охиныг дамжуулаач гэх юм уу нэг залууг дамжуулаад үерхээлч гэх юм уу тэгэл хоорондоо юу ч бодохгүй тэгэл ингээл нэг заваараад ингээд ийм байгаа байдлыг бол би бол ойлгодоггүй яг үнэ хэлэхэд тэдний хувьд окей байт юм бооз гэтээ миний хувьд бол окей байж болох зүйл биш гэж би боддог. Хоорондоо ингээл явуулдаж барьчихгоотой найз гээл өдийг хүртэл холбоотой байж магаал зарим сонь найзуудын групп байна. Тэгэл би бүр гайхдаг штэ. Эднэр яаж найз байж чаддгийм болоо гэд яаж ингээд тэр ингээд эсвэл тэдрийн зүрх сэтгэл нь тийм амар хатуу болцсон байд юм уу? Одоо миний ингээ сайн байсан одоо нэгнийхээ сайн байсан хүнтэй нөгөөх нь үерхэд нөгөө найз нь окей байдаг. Бүр тийм амар хатуу зүрх сэтгэлтэй тэг шархалхааргүй болцсон тийм хүмүүс байд юм болов. Эсвэл хитрхи эмзэг юм болов. Ингээ та нартай хуваалцсан чинь бас сайхан болж байна. Дэбравэ намайг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа.
Гэтэ яг намайг тэгж иржэхтэлсэн тэр анхны хайртай болон намайг ингэж шархлуулсан тэр найздаа би бол баярлаж явдаг. Яагаад тэгэхээр тэр хүмүүс тийм зүйл хийгээгүй бол өнөөдрийн өнөөдрийн Дебра би болохгүй байхгүй юу? Би хүнд ямар зан гаргаж болохгүй, эмэгтэй хүн найздаа ямар зан гаргаж болохгүй вэ гэдгийг би тэр хүнээс сурсан гэсэн үг байхгүй юу? Гэхдээ ингээл өдийг хүртэл надаас уушлахгүй байгаагүй л дээ. Гэхдээ намайг ингээл олон жил болоо ингээл мартцсан байх л гэж боддог л байх л да. Гэтэ тэр анхны хайр болон анхны найзын хууралт гэдэг чинь амар том шарх үлдээд юм бэлээ. Гэтэ энэ бүгдийг даван туулсан өнөөдрийн би болсон өнөөдрийн Дебра бол яг эдгээр сая найзын хууралт болно яг энэ иржэхтэл бас л нөлөөсөн том хүчин зүйлүүд энийг гэж би боддог. Ингэж иржэхлүүлж найздаа хуурагдаж ийм зүйл мэдэрсэн учраас даван туулах эрч хүчийг ингээл дараа нь өөр хин нэгэнд ямар нэгэн зүйл тохиолдоход өөр хин нэгнээс өөр хин нэгэн найзаас ч юм уу өөр нэгэн хүнээс чи яг өөршгөө зан чанарыг бодоод ингээд өөршгөө бодож ингээд хүнээс юм хүлээгээд хэрэггүй шүү гэдгийг бол би амар ойлгосон гэх юм уу. Тэр хүн найзаа гэд итгээд хамгийн юм яриад байж идэл тэр хүн ингээл тухайн хүн тэр хүн дотроо тэр хүн сайн байсан эсхийг нь бол би мэдэхгүй. Яг л тэр хүн надад ярьдаг байгаагүй. Юу ч яриаггүй юм чаа. Тэг сайн биш байсан байх л та. Мэдээж сайн байсан ах ихлүүлсэн байж магадгүй. Яг тэгэхээр би одоо ингээд санагдах нь бүр дараа нь тэр хоёр гэрэлж мэрэлсний дараа нь Ясумийнхаа нэг ихчтэй тараа тэгээд би ингээл бит хоёр жоохон нилээн удаан ярилцаад би өөлж мөлөө жоохон ам мөргөж мөрийгаал өстө нэрээ тэр бол миний найз гэж утсан миний найз биш юм бэлээ ингээл надад хэлэхгүйгээр ингээл тэр хүнтэй өргөцсөн ингээд суудсан бүр арайчтай би бол найз гэж боддог чинь миний найз биш байсан юм бэлээ гэж би тэрсумийнхаа таарс ихч төлсөн байхгүй юу. Тэгсэн чинь чи тэр хүнийг тэгж буруутгах хэрэг байхгүй айгуу сонио ингээд намайг бодохгүй зөө тэр ихч ингээл би сайн найздаа хуурагдсан ингээ байгаад ах чинь. Уу тэр чи энэ дээр тэр хоёр хүнийг буруутгах хэрэг байхгүй гэж хандж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ ингээ тэглээч тэр чиний найз биш тэр ах чинь өөрөө эхэлсэн гэж байгаа байхгүй юу. Ингээ тэр ах өөрөө эхэлсэн байгаа тэр манай найз тэр эхэлсэн байгаа. Гэтэ тэрийг хүлээж авах л сэтгэлтэй л байсан байгаа байхгүй. Тэр манай сайн биш байсан байж болно. Үгүй бол сайн байсан. Тэрийг надад хэлдэггүй ч байсан ч юм уу. Мэдхгүй. Тэнгүүдээ тэр таарс ягч болохоор зүгээр л 100% зүгээр намайг буруутгаал. Чиний сайн байлаа гэд тэрийг танаа тэр найз чинь чамд хэлэх албагүй гэл намайг буруутгах ч орхисон. Тэнгүүдээ яг уу намайг буруутгах жагаа тэр хүний хувьд болохоор ингээд би ингээл өөр хүмүүсийн зүрх зүйлийг удирдах гад байгаад юм биш байхгүй юу. Зүгээр л тодорхой хэмжээний найз юм бол найз шиг л байсан бол би ингээд шархалахгүй байхгүй. Би яа ч юм энэ дэр би амар том шархалтай юм. Тэр анхны хайрда иржэхтлүүлсэн одоо ингээд зүйлтэй шархалхаас илүүтэй миний найз надад хэлээгүй заяа. За яг хоо тэр ах ингээ манай найз аль үзээ өргөхэд ихэлсэн байгаад ингээ тэнгууд би юу ярьдаг байждаг. Магадгүй айгуул тэр хоёр ингээ хоорондоо мэдлээ ярьдаг байсан баг. Яаж хэлэх үү? Яах вэ? Би одоо аль үзээ чамд өргөсөн тэгсэн чинь танай найз нааш яриад идэг. Яах вэ? Ингээ хоорондоо бас ярьдаг байсан байж магадгүй. Тэгээ хоорондоо ингээ яриад ингээ надад яаж хэлж ойлгох учраас олдоггүй байсан байж магадгүй. Тэгээд учраа олохгүй ингээ бантаа байж итэл би ингээ яг тэр хоёр цаг вахтны өдөр би залгаж таарад тэгэнгүүт нь нөгөө хоёр чинь гинт нэрээ энэ асуудлыг одоо энэ хүн аашаа яриад байгаа юм чи одоо ингээд энэ асуудлыг шийдье гэж шийдэнгүүтээ тэрээ сонь сайхан юу гэж асуусан чи энэ дөөштэй чи өөрөө ярих уу тэнгүүтээ шууд албаар найз залуудаа босноо гэж надаас асууж мсуугаад ингээд нөгөө нэг яриа ярьцлагын шийдэл гэтээ яг тухайд би төрүүлж чи найз залуудаа босноо гэж асуулаа эсвэл тэр төрүүлж асуусан уу гэдгийг би бас санахгүй байна. Гэтээ энэ бол нэг тийм том чухал биш гэхдээ хамгийн том шархан зүгээр л сайн найздаа хуурагдсан ингээл юу ч хэлэхгүй нууж муугаал тэр хүнд сайн байсан үгүй бол тэр хүнтэй харилцаа эхлүүлэх гэж байгаа ч гэдэг ч юм уу эдгээр зүйлээ урьдчилаад хэлээ мэдгдсэн бол би зээж шархалахгүй хизээч мэдээж ингээ миний ингээ найз бас хүн өрхөөд ингээ сайхан байх гад ядчих хат нь би ингээл мэдээж муу юм өсөж муугаар
бодно гэж бол мэдээж байхгүй шүү дээ. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Цаашдаа зөндөө уламжлалыг оруулах гэж зорих болно. Subscribe дарж намайг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай.